Hi guys, юу цаан жохой. За өнөөдөр манай Монголын мистери Яа сандраад. За. За, hi guys, юу вэ? Жохой. Өнөөдөр Монголын бодибилдинг фитнесийн холбооны олон улсын хэмжээний мастер мөнхөйлөх ахтайгаа өнөөдөр бэлтгэлийг ирсэн байна. За баяа. Өдрийн мэнд. Миний өдрийг авч ирсэн танд баярлалаа. За өнөөдөр хоёул ямар бэлтгэл хийлээ? Өнөөдөр хоёул ерөнхийдөө дээдлийн булчаа ажиллуулаад хөнгө мөр хичээл тийм. Мөрөн дээр ерөнхийдөө яг форм барьж байгаа үеийн тасгал ер нь явъя гэж бодож байна. Тэрнээс бол яг тийм хасж байгаа биш, тэгээ бас мас авч байгаа биш. Яг нэг хүний форм дээр төгсөж байгаа шүү дээ. Тэгэхээр форм хадгалсан тасгалын програмаар хоёулаа явъя. Тэгээд окей. За, let's go. Ер нь бол дасгалуудыг айл болох нөгөө суулж ингээд хийх туфтаа. Төхөөрөмжн дээр нэг амар ажиллуулахаас илүүтэйгээр ер нь болж их юм бол яг нэг хоорон барьсан үед ч юм уу эсвэл нэг зүгээр энгийн үед дээр айл болох илүү галав шатаар илүү нөгөө үеинүүд дээр илүү их нөгөө одоо нөгөө суурьсан үе чангар шүү дээ бас нөгөө ачаалал авсан тий. Тэнгуут нөгөө яг ингээд нөгөө суулж ажиллах тэр бас нөгөө төхөөрөмжн дээр ажилласнаас илүүтэйгээр нөгөө нарийн ширхэг нэг ажилтгүй болчихгоо бас нэг ажиллаад ирчих төгөлөх төр тэрнгээрээ даваа талтай төгөлөх төр. За хийх хийх дуртай. За 15-аас 20 халчихгүй байсан. За ингэж бас мундаг тамирчинтай бэлтгэл хийдэг юм байна. Тайдаач өчөх хэмтэй шүү дээ. Юу шүү дээ. Том болцсон биш дээ. Би бас сайн нэг славад нэг орсон. Бас нүсгэлсэн шүү дээ. Нүсгэлээ. Гарын хатгалт хинж үс. Оо тийм үү. Чаалал яг мөрийг бол яг шахаж яг ачаалуулд юм биш үү? Бид доош нөгөө сунгорч сунгахгүй. Тийм ээ нөө. Ингээ халаалтан дээр сунгаал явуучвал ер нь. Тэгээ хүний нөгөө дасгалын нөгөө одоо систем 10 барил гэж өөр л байна л да. Ер нь бол Чингийн мэдрэх тий. Мэдрээс орсон хүмүүс идэж яг янз янзаар тий. Одоо яг анх сонирхож байгаа хүмүүсэд шууд жин рүү их тайрах гэдэг тий. Хамгийн түрүүнд яг зөвлөвөл их юм бол ер нь тэгэл хамгийн түрүүнд зөв техник ч тий. Яг тий. Техникээр гой сурцсан байхад ер нь бол жин болвол тэгээ дараагийн асуудал. Нэг тэгэл техникгүй гэж хүн чингээр тарих юм бол мэдээж гэмтэн шүү дээ тий. Тамирчин хүний хамгийн том айдас бол тэгэл бэлтгэлийн төлөө байгаа шүү дээ тий. Ер нь тамирчин ч гэлтгүй ер нь биеийн анх удаага одоо хичээлж байгаа хүмүүс аль болох ер нь яг нэг зүг яг хүнтэй те багштай ер нь явах хэрэгтэй. Одоо тэгээ юм хөгж байгаа болсон шүү дээ. Ер нь тэгэл YouTube гэдэг те янз бүрийн багштай болсон шүү дээ бид нар чаа. За халтсан биз дээ. За орох уу. За өчөөрөлтөө шүү. би бол өөртөө таарах чингэрэг юм. Нෑвэрсээ хүн чимээ гэж хэлсэн шүү. Шууд өчөөрөөр хэлж байгаа. Бодлоо өнөөдөр чамтай болоо хийж байгаа гэдэг айл болох хамгийн хүн дээр яаж алт мас гэдэг шүү гэж яаж байгаа. Ер нь бол хөнгөн байх. Гайгүй өнөөдөр ярьж байгаа муу байна гэж. Яах вэ? За ер нь бол штангтай шахалт. Штанг гантилтай шахалт бол үндсэн дасгалуудын нэг нийтлээ
мөрний урдны үндсэн засал. Бас гарын гуравдлага ажиллана. Тэгээд зээсний эдлээ. Цогоор бас болчих бас. Ажиллуулж болно. Ачиж хүнд шүү дээ. Гэтэ бас ийм шахалаас ойж дуурайх гэхгүй гоё юм те. Яг шидэхээр за 12 15 1 2 3 4 5 6 7 8 9 10 за тийш өрөө барьж байгаа. за Өрөө барьж. За зөөлөн болоо. 3-ын танд 1 2 хап гэхлээ. Дагаа зөөл 1 2 3 хап зөөл хап. За сүүлийн 2 авч. Хап. Аагац. Айс. Окей. музик хараад байх нэ халахгүй шууд ороод байгаа. Ялангуяа бас өвлийн тохиолдол юм үений холбоосууд нэлээ гадаа уур амьсгалаас хамаараа Тий. машин техникийн ч гэсэн гадаа оноос шууд хөдөлж болдог Тий шүү дээ. Яг тэрнтэй адилхан. 5-аас 10,000 нэг асаага тий мотороо хийж. Яаш. Энэ кисний үе, догооны энэ үе, энэ мөрний энэ холбоосын үе. Энийг маш ерөнхийдөө сайн халахгүй бол за мэдээж бэртэхгүй байх гэж бол байхгүй шүү дээ ямар ч юм. Гэхдээ бас нэг бэртэл дундаас бас хамгийн амар бэртүүд шүү дээ. Одоо яг мөр зүрхний бэртэл болвол тий Яг нөгөө ажиллаж болохгүй болчих. Тийм ба. бүрэн хөдөлгөөн хязгаар. Мөрөө хийж болохгүй, цээжээ хийж болохгүй, тэгээ нуруу бас олигтой хийж болохгүй ер нь яг Тэнгуут чи бид нар чи даа нөгөө хөл харах гэж байна. Бүх юм ажиллуулна. За тэгээд бас тэгэл нурууны бэртэл гэмтэл амар юмуд биш үү тий. Ер нь тэгэл жоохон бэртэл гэмтлээс хоол байж ижил карьераа улам дээшлүүлэх хийж байгаа. Баг нэг жижиг бэртэлч гэлгүй бас яг 6-аас жилийн дотор явна шүү дээ. Жижиг чи одоо ингээл бүрэн идгэж өгөхгүй байгаа дээр маань хэд яг ингээл механикаар буцаагаад ингээд нүдэд нөгөө идэгжсэн юм а тий. Тэгээ бид нар чинь бас нөгөө гадны нөгөө ундаг тамирч шиг биш тий. Яг ингээл бор зүрхээр зүтгэж байгаа амар тамирч чинь тэгэл арталт нь баг бүтэн баг байгаа шүү дээ. Харин тий. Им чин байна. Баг сэтгэл зүйч юм байна тий. Дасгалж болох бүх юм. тэр хүн бол ерөөсө бэлтгэлтэй 100 ахаар. Манай чи тэгэл за одоо хоолоо яах вэ? Одоо ямар дасгал хийх үү гэсэн юм бодохгүй шүү дээ бид нар чи. Санхүү дээрс гэсэн тий. Одоо тэнцээнд орлоо яалаа гээл тий. Сүүлийн тав яг саяны шивч зөвл болгоод. Хураач. Гэтэ одоо яг нэг бодлын одоо тамирчдыг харах өнцгнөөс яг манай фитнесийн тамирчдыг харах өнцгнөөс арай өөрчлөгдөд байгаа тий. Одоо жишээлбэл одоогоос яг 5-10 жилийн өмнө юм бүгд яг 100% яг өөртөө зарлаад агаад яд гэсэн бэл одоо нэг дэмждэг газрууд бас багч гэсэндээ бас тодорхой хэмжээгээр тусалдаг газар байна. Одоо тэгэл Монголд ер нь яг мондог явж байгаа бас карьераа олцсон нөлөөлөл олцсон нөгөө бус тамирч тийм болсон хүмүүс чинь тэгэл ер нь харталт нь бол тэгэл зоолтой нэг спонсор байгуулвал байж байгаа юм ер нь. Тэгэхээр ер нь олон танигдчихин гэсэн үг л дээ манай энэ спорт маань өөр бол жижигхэн салбар шүү дээ ер нь бол жижигхэн салбар. Гадаадтай харьцуулбал тий. Гадаадтай харьцуулах юм бол тий. Гадагшаага болоо явах бол энэ чинь бүр амар том. Монголд нөгөө ойлголт нь одоо нөгөө хүмүүсийг ойлгохгүй баг. Гэхдээ ер нь бол тэгэл нэг гэр бүл тэгэл ер нь баг худлаа хэлэхэд баг нэг фитнес явдаг хүн бол байгаа байхгүй. Эрүүл мэндэд анхаардаг тий. Тэгэхээр зүгээр хөдөлтөнгийн спорт гэхээсээ бас гадна яг нөгөө нийтийн биеийн таймер нөгөө эрүүл мэнд талаас хувь хүний одоо нөгөө бас энэ чинь хөгжил шүү дээ. Энэ талаас бас залуучууд хэлтгүй ер нь тэгэл баг бүх насныхаа юу төгөлцөх анхаардаг ач холбогдол төгөлцсөн. Сая ихэд тэмцээнд ирэх хичээл хамгийн бага настай хүн чинь 13 настай хүүхд тэмцээнд орж байгаа тий. Тэгэхээр улам залууд чинь гэсэн үг ер нь бол тий.
спорт маань өөрөө. За, next дараагийн сахил. Мөрний өртлөө те. Окей. Хажуу талаас мошгот өгч. За. Цээж рүүгээ нэг оруулахгүйгээр өч жоохон задлаад өгч гараа. Тэгээ яг цэврээ мөрний ууртал хажуу тал холбоос болж байгаа зэрэг ажиллуулаад. Одоо тийм ер нь бол одоо энэ видео үзэж байгаа хүмүүст хэлээд мөрийг болж өгөх юм бол 7 хоногт 2 удаа ачааллуулаад тэгээд ер нь дасгал болгоныхоо өмнө одоо жишээ цээж хийж байгаа өдрийн жишээ мөрийнхөө ууртлыг бас 2 цагт хөнгөө ажиллуулж болж байгаа байхгүй цээж хийснийхаа дараа тэгэн гот чинь мөрийг илүү нөгөө юм 3-ыг бөмбөр харагдуулах гэдэг байхгүй тэр талаас тэгэн гот цээжтэй өдөр мөрийнхөө ууртлыг ажиллуулсан готлаа нуруутай өдөр мөрнийхөө артлыг ажиллуулаад тий хөлтөө өдөр болох тэр мөрнийхөө хажуудтал дээр 2 цагт хийчихэл тэгэл нэг өдөр нь яг мөрийг бүтэн яг ингээл ажиллуулаад угаасаа цээж хийж байгаа үед угаасаа мөрний уртлаар ачаал ирж байгаа шүү дээ. Ирж байгаа. Нуруу хийж байгаа артал мөрний артал дээр ачаал бас ирдэгтэй ижлэхэ. Тэгэл явч. Одоогийн мэдлэр бол би бол гарыг бол хайцсан байна. 3 толгойг бол хайцсан. Тэгэхгүй яг нөгөө пропорцн дээр яг ингээ анхаарахад миний нөгөө 3 толгой чинь том амар том тэгээ яг ингээ поз ирэхээр нөгөө мөрнийхөө артлыг нөгөө ингээ Дараад идэг. даваад идэх. Тэгээ 3 толгой хийлгүй одоо чи баг тоглоомч бараг жил болж байна үгүй юу? Ер нь бол 3 толгой. Илүү их мөрөн дээр анхаарал хандуулж байгаа. Илүү мөрөн дээр боёдолж байгаа тийм. Ер нь бол одоо тэгэл нэг он гаргаад яг нэг тэмцээний бэлтгэлтэй. Орон сая болон тэмцээний бэлтгэлтэй байсан шүү дээ. 8 сар 9 сар хэднэр ч тийм үү? Тийм нөгөө Япон руу явах гээд. Тэгээ би чи нөгөө ядаргаанд ороод дархлаа унаад нөгөө чоноо өргөс. Болчихсон амар хэцүү хүчтэй. Амар хэцүү үү тийм. Би чи 2 3 удаа хусч байна. Идэв бүгдгүй мэ яг нөгөө Европ имжлэг бол худлаа юм билээ. Тий, уламжлалтаар л явах хэрэгтэй юм билээ. Тэгээд тэрнээс чинь болоод 21 он гам бариад бэлтгэл юусоо юм. Тэгээд тэмцээний бэлтгэл чинь бодлоо. Тэгээд сэтгэл санаа маань сонирн болоо шүү. Хэн за яг явуул явцал ирсэн л тэ. Хоёроо зүгээр нэг тэмцээнд ороо нэг медаль авч байгаа биш үү гэж зориг өөрлөх тэр ямар явж үзээгүй газар байгаа шүү дээ. Нэг их сайн формтой болж байгаа л гоё явъя гэж байна. Одоо ер нь бол зүгээр нэг 5-д орох морхол сонирм биш. Сонирм биш шүү дээ. 5 4 3 бол тийм шүү дээ. 2 дорч сонирм биш тийм шүү дээ. Чи юу авах гэдэг тийм. Гол зорилго тийм. Медаль, голд медаль тэгэл overall дээр гарч ирэл про карта авчихвал тэгэл. Энэ их олон жилийн хөдөлмөр чанга. Би ч одоо хараа 10 жил одоо яг болж байгаа байхгүй. Би 8 дахь жил дээр анхныхаа улсын аваргыг авчих байхгүй. 8 жил хичээсний дараа яг дандаа мөнгө медаль. Яг бас чанга байгаа. Тийм тий. Бас л үсэн. Олон жил хөдөлмөрлж хийж болсон юм даа. Олон жил хөдөлмөрлсөн. Тэгээ бас нэлээд чидуудаа бас даруулж ийсэн бас тийч чангаас. Хүн ч бас нөгөө даруулна гэдэг чинь бас муухай шүү дээ бас. Асуудалтай тий. Тэг бас нэг гомдмоо. Тим гараад ирчин гурал чинь тамирчдын сэтгэл зүг амар гарч өгөн тий. Тэгээ цаашдын нөгөө тэмцээн оролдоонд орох хүсэл байхгүй ч унтрын шүү дээ тий. За тэгээ тэрийг яг нөгөө тэр зүг хор шар болгох дараа жил хэвээр заавал ч юм уу. Ер нь тэгээ шантарч болохгүй юм бэл. Тэгээ шантрахгүй тэгэж явсаар юм байгаа л тэгэл зорилготой ингээл нэг жижиг нэг зорилгоо биелүүлчихэж байгаа. 2022 23 он тий. Анхны нөгөө open тий. Хоёулын чинь нэг жил улсын аварга болчихсон юм шүү дээ. Тийм шүү дээ. Чи өндөртөө. Чи өндөртөө улсын аварга болоод та чинь open дээр тийм байна. Би ч тэрнээс өмнө таныг нэг улсын аварга байгаах гэж бодсон. Гүүг байхгүй дандаа мөнгө. За орч. Хоёул чиний өндөр баг юм биш үү? Чи надаас өндөр юм уу? Яг өнөө. Яг чи надаас өндөр биш үү? 73 шүү дээ би.
Чи 73 би бас 73. Чи 73 биш үү? 74 мөр эсвэл би наахан болсон юм болоо. Би чи анх 10 жилдээ 76 таа байсан юм. Тэр гайхаад одоо 73 болсон. Энэ яалч үдихтэй угаасаа суулт байгаа. Яа нөгөө саяны хэлдгээр нөгөө анх хичээлдэг байх та. Угаасаа л тэгэл хүн нөгөө жинлүү дайрч тэнэгддэг байхгүй. Тэр нөгөө суулт моолт нөгөө үндсэн таталт эдний чинь нөгөө тэнэг биш л нөгөө хүн дээр ингэж байгаа лөө. тэгэл нөгөө мэдхгүй байна шүү. Тэгэл баг чинь нах гэж яваад байгаа шүү. Нуруу болол ялч суусна. Би ч бас ингэж татж байгаа асуудал үсгэжсэн шүү дээ. Тэгэхээр яг зүгээр оролт биш. Хүний нөгөө хийцмэсэн дискийг хоёр талаас нь хураалгах гэж татж байгаа. Өст. Нэг юм заяагүй нэг юм хаацгүй амар хитдэг тий. Дөрөв. Тарч хаач хэдэн удаа явах вэ? Босоо. Тэ? Нэг л удаа. Нэг удаа. Хатан ч хоёр удаа тий. Тинч 22 онд анх хотоо авах авч лөө 21 онд лөө 22 онд 22 онд арена дээр болдог тий. Маш хоёрт орсон шүү дээ шамтаа тусаа тий. Бацаан гээд би ч бас гоё тайжсэн тий. Нөгөө ямар тэмцээн зохиож байгаад чулсан. Чулсан зохиогоод яг тэр араас нь шууд. Хөө юу вэ? Биш. Үгүй тэр чинь нөгөө юу байсан аахгүй. Нөгөө шоуны тайз байсан. Тийм шоуны тайз байсан тий. Шоуны тайз байсан аахгүй. Voice-ийн тайз л юу лээ? Voice чинь нөгөө юу штэ өө. Яг түн шиг. Яг түн шигний тайз тий. Амар гоё гихмэлтэй. Тий. Тэр сте янз бүр гоё тайз байсан шүү тий. Ер нь бол дөрөв оролтоо. Тий. Тэгэхээр нөгөө саяны нөгөө хэлснээр нөгөө цээжтэй өдрөө мөрний ортаал эдэргээл тэгсэн шүү дээ тий. Янгот яг дааны мөртөө өдрөө бол тэгж мөрөн дээр тэгж амар их ачаал өгöd олон цэцгэл хийгээд шаардлага байхгүй болчих واخ. Тэгээ ер нь яг ингээд хамгийн гоё болчих одоо ингээд бодохоор чиний үед яг ямар болчих байгаа гэдэг вэ ер нь? Нуруу мөр байгаа байгаа юм шүү дээ. Тэгээ мөрний артал нэр тэгээ яг мөрийг юм том гоё харагдуулж байгаа. Зүрх шиг болно шүү дээ. Яг ингээд яхаар яг юм зүрхийн хэлбэртэй. Гэтэ бас тамирчиж гэлтгүй эрэгтэй хүнийг бас тэмж өгдөг те. Ямар ч хувцсан дээр тий. Одоо гонж монж ч юм уу. Яг өмсгөн урт. За алтчих. За хамгийн сүүлд хизээ костюм бичиг өмссөн. Би ч сайхан өмс. Би ч байнг л өмсөж байгаа шүү дээ. Холбооны шүүгч болох дээр. Яг бүр ингээл нэг гоё дэлгүүр мэлгүүц. Ямар гоё ингээл өмсөж байгаа. Хамгийн том барьцмаар нэг. Одоо тийм мань хэдийн яг ингээ хувцсны баг 70-80% дандаа бэлтгэл хувцснууд уу. Ийшээ тийшээ явж байгаа гортол. За энийг бэлтгэлдээ гэдэг асар хитэн дотор алцгаа. 15. Одоо жохоо чи гадагшаа тэмцэн төрж байна уу? Тий, ерөнхийдөө бол гадагшаар одоо он гарангууртал хуваараа харанда. Календар харж байгаа. Календар харж байгаа. Би юм байдал хидэд нэмээд хидэд наасгаа ярихтэй тий. Нэг тэмцээнд ойролцоогоор хэдэн сард бэлтэж байна? Хэдэн сар бэлтэж байна? Багада 3 сар шүү дээ. Багада 3 сар. 90 он хамгийн багада 3 сар. Гэтэ нэмэлт хасалт баг тэгээд яхаар 4-5 сар орно шүү дээ. Нэмдүү шүү дээ. Үгүй. Юу масны бэлтгэл баг нэг амьдралдаа баг нэг л удаа хийжсэн байна. Тийм. Цаанд л удаа хийжсэн байна. Масны сайкл майклч хүртэл авдгүй шүү дээ би чаа. Айл болох нэг жоохон тийм минималны жоохон л ер нь үзэхгээл ер нь хүс. Тийм гоо тэгэл яарч тэгээ шаардлагаар тэгэл орж ирдэг л дээ ер нь бол. Боломжтой байх юм бол нөгөө нэг амар ядраахгүйгээр зүгээр асуураа бэлдээл нэг тэмцээн болохоос өмнө сарын өмнө ч юм уу те ер нь бэлэн болцсон байх ер нь жилд хүсдэг. Одоо жишээлбэл одоо 12 сар гараад бүх календарууд гарчиж байгаа шүү. Тэр юу агаар ингээд
Жилд одоо яг хэдэн тэмцээнд бэлтгэх орох уу? Ер нь бол боломж байвал. Боломж байвал 2 шүү дээ. Боломж байвал. Тий. Тэгэл ер нь тэгэл яаж хийж байгаа л нэг хамгийн багадаа нийт тэмцээл угаас зоолттой. Шууд тэгэл календар гаруун готлон за тэгэл тэр оны тэдэн сар руу тэгэл зүтгэнэ. Тэгэл за тэдэн сар хүртэл гоё тэгэл нэг яландаа орё доо гэж. Би бас яг алдсан юм байгаад байгаа хгүй надаа. Би болохоор нэг форумд очоор 3-4 тэмцээрүүд орчдөг. Яг дөрөвдөдөр нь ингээд нүүрнээс ингээд янгинаал өвдөөл тэгэл бүр шүн ингээд унтахаа болчихлоо. Тэгэл ингээд байнгын имээр унтаж унтаал. Тэгэл нөгөө тэмцээний дараа асар их том ядаргаанд орсон. Мөнхийн тусламж тэгжиж босчих. Тэгээ нөгөө бүр бэлтгэл хийх ямар сонирхол болж байна. Тэгэж шүү. Ямар яг нэг ял болж байгаа юм шүү. Тэнгуурт чинь эргээд нөгөө урт хугацаагаа бодонгуурт одоо жишээлбэл хамгийн сүүлийн тэмцээн одоо жишээлбэл 1 сар дуслаа гэж бодоход одоо 7 сар дахиад тэмцээнд бэлтгэлээ гэж бодоход ядаргаа нэрлэг байхгүй. Тэгэхээр хэцүү тийм. Тэгэхээр яалчгүй 1-2 байж иж. Тий. Чанартай. Бие бас бодох хэрэгтэй тий. Нэг ясанда яг форм хадгалаад ойрхон тэмцээнд ороод явах нь зүгээр л тий. Тэгээ яг чи өөрөө хэлээ туулж байгаа ойлгож байгаа юм тий. Тэгээ би ч бол бас яг бас тэгж амар дараалсан чам шиг 4-5 тэмцээнд бол амьдралдаар вирус орж байгаа. Яг нэг л тэмцээнд яг дараалсан яг нэг тэмцээнд 14 хоногийн зайтай ч юм уу нэг тэмцээнд орж исэн. Тэгэхэд чи болох тэр бас гайгүй одоо тэгээ дөнгөж хэлчихсэн болох тэр ядарч эднэрийг яахгүй. Хамгийн том айц чинь тэгэл тэмцээн дуусны дараа хавгнал гэдэг юм чинь тий. Тэр амар хэцүү. Тэгээ миний нэг амар нэг бас нэг хэцүү хэсүү их юм бол яг тэмцээн дуусны дараа оройн зүгээр шүү. Нөгөө одоо нөгөө гард магнат гэдэг л нөгөө булчин ингээл задрах гал ингээл гарч хүмүүс юм өргөмөр санагдах бүр ингээд унтаж чаддаг хамаг юмнууд бүр ингээд чилдээ тэгэл сонио амар хурд ингээд би задарсан шүү дээ. Тийм үү? Ингээл зүгээр нэг жоохон юм хийгээгүй ингээл мангар хурдан том болол. Тэгэл за би угаас нэг тийм булчин масны бэлтгэл хийгээд байх шаардлага байхгүй байна гэж бодвол тэгэл угаасаа баг миний бэлтгэл чинь баг угаас баг л масны бэлтгэл шиг угаас бэлтгэл хийж хэсдэг. Гэтэ байнгын нөгөө хүмж жингээр эхлээсээ хаалж байгаа л ерөнхийдөө нэг болж их юм бол нэг өөртөө таарсан жингээр биш нэг жоохон жингээ ахиулаад одоо жишээ нь 100-аар 20 шахаж исэн бол нэг тий 120 болонготлоо бас яг нэг ингээл тоогоо алдахгүй нэг 15-аас нэг 20 хооронд ер нь ямар ч чинь нэмсэн асар хүнд чинь тэр бол тэгэхгүй шүү дээ 200 20 мөр шахахгүй шүү дээ. Чи яг нэг өөрийнхөө яг нэг шаана гэсэн жин дээрээ ер нь тэгэл жингээ жоохон нэмэл тоогоо буулгахгүй яваад. Тэр нь болох тэр яг нэг цэвэр яг өөх биш нөгөө хар булчингийн масаар цэвэр масаар ингээд задраад ингээд томроод. Бас яг ингээ хилэнгуурт яг булчингийн нэг хамгийн том болох циклийг тэмцээний дараа гарч шүү тий. Нүүрс ус их болжонгуурт тэр их нөгөө пампыг яахан булчингийн ус жоохон томорж өгөн тий. Тэмцээний дараагийн бэлтгэлч бас урамтай шүү тий. Харин тий. Үнэн урамтай тий. Халаалтан дээрээ өөртөө дурлдаг тий яалч шүү тий. Фүү. Тэр төлнөөс юм биш тий. Төлнөөс салах гэсэн. Эхний 7 хоног бол гоё тий. Тэгэл жоо идэлээ тэлцээ гэдэг гөлийг эл нөгөө шүүгцэн нөгөө царай зүс мүсч бомбоо газар ингээд нүд таг. За асуулийн оролт. За хоёулынгийнхэн 3 тусгал хоёулынгийн ерөнхийдөө нэг 6 тусгал хийгээл болно дөө. За. Бэлтгэлийн дараа яаж одоо кардио хийж гэнэ чи? Үгүй хийхгүй байна. Саунд юм хэр сууж байна. Саунд бол байх шүү дээ. Саунд бол 7 хоногт багтаа 1-2 өрн заавал маань сууж хэрэгтэй. Нөгөө цус харуулт нөгөө зүрхний одоо нөгөө хөвчлөлтнөөс чи бас яг ингэ зүв суух юм бол бас чи урдсан сэргийлээ эмчилгээ болох юм билээ шүү дээ. Маахан ч нөгөө жингээ хасчих гээл нөгөө суугаад байдаг. Яг үндсэн юу чинь 5 минутаар 2 3 тий. Нөгөө дуусан сэлгэж мэлгээд 5 минутаар ч юм уу 10 минутаар эсвэл 2 ч юм уу ернө. Тэгээ сауны тал дээр их юм бол саун суулаа гэж жин хасагддгүй шүү. Зүгээр энэ нөгөө биеийн ч арьс махны завсар гүйцэн байгаа одоо нөгөө усан хаан илүүд л усч байгаа. Нөгөө биенээс ингэж нөгөө гадагшилж байгаа.
Яг угаасаа асар хэмжээгээр нөгөө ингээл усан авч ингээл гадагшлахад жингээ үүсгэж мэдээж жин багасдаг шүү дээ. Тэрнээс бол өөх чин ус болоод ингээл хүс болоод гарна гэсэн ойлголт байхгүй шүү. Тэр тусмаа эмгтээчүүд те. За ойлоо дааны цэцгэлэрч. Нөө битүү саван суугаад идэх те бүр. Тий. Баг 7 өдрийн 7 өдөр баг цаг 2 цаг хонж мон суугаад юм шиг юм шүү. Ирүүрүүгээ татваа тий. Би энэс жоохон хөнгий хаа. Хөнгөн байвал нэмнэ. Хасья. Это яг өөртөө мэдрээл явахгүй. Нэг юм асуухад одоо жишээлбэл эрэгтэй эмэгтэй хүн одоо шууд ордог фитнест орж ирээд одоо яг миний яг гадна харж байгаа нь өнцөг байна л да. За. Түн гуртал одоо жишээлбэл эмэгтэй хүмүүс идэг спорт руу амар ороод идчих. Шууд орж ирээд жоохон кардигээ туурахч. Өө чи одоо 3 сарын тэмцээнд орчих юм шүү дээ. Шууд бэлтчих. Тэгээ 6 сарын тэмцээнд орчих юм шүү дээ. Бэлтчих. Тэгж оруулж байгаа таалууд та юу гэж боддог? Тэр чинь. Мэдгүй одоо тэгээд манипуляц хийгээд байгаа юм шиг санагдчих шүү дээ. Юу нь бол заавал нэг тийх систем шиг тийм гот нөгөө хүн өөрөө хүсээгүй байхад хүнд нөгөө яг нэг бодлын зүгээр нөгөө санал тавьж байгаа л да. Үнэхээр тийм гоё биетэй тийм. Үнэхээр бас нэг мундаг тамирчин гаргаж ирэхийг хүсэж байгаа багш дасгалжуулагч байж болно шүү дээ. А тэгтээ бас хүнийг нөгөө орж ирж байгаа хүн болгоныг шууд нөгөө тэмцээнд дуурайсан юм шиг. Тэр хүний зориг гэж байгаа шүү дээ тийм. Яг нэг зүгээр нэг гоё ингээ баймаар байна, гоё биетэй баймаар байна тийм. Игүүл мэдлээсээ тэрнээс тамирчин болъё тэмцээнд орё гэж бодож байгаа зоригтой хүмүүс чинь орж ирэхдээ өөрсдөө анзааны тустай байдаг. Би ингэж ормоор байна гэх. Тэгэн готлон тэр зориг дээр нь хүнийг аймаг гоё хүлхэд өгсдөг байхгүй. Тэгэхгүй шууд чи тэмцээнд орвол яад юм те. Тэр хүний аг ирийн байдлыг инж мэдэхгүй гэр бүл үр хүүхдүүд нь нөхөр сүдрэн те. Эхнэр мөхнөр ойлгохгүй ч үү. Өдөлтөнгийн тамирчин болно гэдэг чинь тэгтээ хэцүү шүү дээ. Тоглоом биш те. Нөөв жокс те. Үнээр хэцүү. Ер нь бол гэрт ер нь 2 тамирчин байгаад хэрэггүй бодлоо гэдэг. Хэрэв байна гэх юм бол нэг нь л өссөн. Одоо жишээлбэл хамгийн том жишээ гэхэд чинь л манай хэн хоёр шүү дээ те. Уянга Батөрж. Одоо жишээлбэл нэг нь өөрийнхөө карьерийг хайж иж, энийг гаргаж ирж байгаа. Карьераа гаргаж ирчээ, карьертай болчиход тэгээд өөрийнхөө одоо бүр илүү мундаг тамирчин болоо. Тэрнээс бол хоёулаа зэрэг бас тайзан дээр өршүүлдэл хоёулаа Монголын бас томоохон хэмжээний тамирчид. Тэгээ бас Монгол тим тамирчин хавцууд бас одоо маань дорж ах. Тийм тий. Хинтээ нөгөө ихнэр нь сая про болдог оюун гэрэл. Хоёулаа про шүү дээ. Хоёулаа хамт зогсоол явж байгаа тий. Бас нэг бодлоо тэр нь гоё. Хамтдаа. Яг зүгээр миний нөгөө хэлж байгаа тал нь болох тэр Монголын одоо зах зээл чи ямар байгаа вэ? Амьдрал хүмүүсийн өртөг ямар байгаа вэ? Бодилтынгийн спортоор хичээлний гэдэг чинь энгийн сакс тамирчингийн одоо тий өөр ямар спорт байдیں۔ Тэрнээс чи хэд дахин илүү их нөгөө зарлага гардаг. Тэгээд дээрээс нөгөө дэмжих нөгөө байгууллага байхгүй тий баг штэ. Тэгэхээр нэг гэр бүл чинь 2 тамирчин байхаар одоо чиний сарын хэрэглээ чи одоо хэд байдгүй юу ер нь? Багтаа сая биз дээ хамгийн багтаа бүр хамгийн багаар бодоход би чи зүгээр нөгөө уург амин дэмжих мөнгө 3 юм аваа сая төгрөг болчихж байгаа шүү дээ. Тэгэн гол чи энэ дэр чи нөгөө хоол орж ирнэ тий. Витаминууд орж ирнэ тий. Тэгэл тэмцээнд орлоо гэлдэг чи зардал мартал тий бас бус юм хүн байдэн шүү дээ. Хэцүү шүү дээ тий. Тэр болгоныг гаргаж ирнэ гэдэг асуудалтай шүү. Цаашаа өрч. А үнэхээр яг юм тий. Санхүүгийн асуудал байх юм бол хамаагүй шүү дээ. Гэхдээ хэрэггүй. Нөхөр чинь тамирчин бол чи тамирчин болоод хэрэггүй. Нөхөр чи тэмцээнд орохгүй бол сүүлийн 1 сар маар бас балиар ааштай болж байгаа юм шүү дээ. Эмэгтэй хүн чинь бас ямар ааштай вэ? Онггүй. Хасаад ирэхээр бүр эвгүй болно шүү дээ. За одоо мөрний артаар кантилтай сууж байгаа татъя. Мөрийг хамгийн гой харагдуулдаг хэсэг гэдэг. За энэ дэр чи одоо тэгэл цээжин бие баг зэрэг төгж байгаа л урагшаа унгаад татчихна да. Нэг хэд ингэж юу байхгүй. Хавчиж татах юм бол нуруулга орчих штэ. Тэгэхээр тохоогоо ерөнхийдөө задлаад дээрээ 2 далаа авчихгүйгээр аль болох тохоогоороо дэше мөрөө мэдрээл
эрүүл мэнд талаас нэг асуулт байна л да. За. Одоо жишээлбэл ус хасах чинь ерөнхийдөө нэлийн хүнд жоох эрүүл мэнд талаас жоох хэцүү шүү дээ. Би ч өөр нэг юм шүү дээ. Чи юм ч тий. Тий. Тэгсэн чинь над дээр нэг юм кейс гарсан байхгүй. Манай нэг найз дуудлагаар хүн очиж үзээд. Гэтэ нэг биш нэлээд хүн үзсэн ба. За. Тэгсэн чинь 2-3 хүн үзээд над руу залах. Танаа спорт одоо яг юу болох гэдэг юм. Яасан гэж энэ чинь усаа хассан гэсэн хүмүүс ингэж дуудлага ингэж өгöd байна. Тэгээ зүгээр усаа хасаагүй зүгээр ус уухгүй байгаад байгаа мó гэсэн ч үгүй. Гэсэн чинь хамгийн амжигтай асуудал нь торштенкик гэд ус хасдаг юм байдаг тий. Тэрийг 3 хоног дарааж 10 мг-аар өгсөн тийм кейс байна л да. Одоо наа чинь дасгалжуулагчийн 3. Харин тий. Эсвэл дасгалжуулагчгүй бол тэгэл өөрөө нөгөө сонсч үтсэн юм ингэж нөгөө 27 сар байгаа л дур мэдээд ийм байж байна. шуналтж байгаа юм шинжихгүй ер нь бол тий. Тэгэхээр ус хөө одоо манайхан л ус хөөдөг. Байна уу ер нь болцсон тий. Бараг тэгээ нүүр сус ч гэсэн хасгаа болцсон юм шүү тий. Тэг биеийн байдлыг харж байгаа. Жишээлбэл би сүүлийн 3 тэмцээнд ерөөсөө ус хөөгч байхгүй. Сая сүүлийн нэг тэмцээн дээр нэг жоох алдаа гаргаж. Чи сая ярьсан шүү тий. Тэрэн дээр нэг тийм асуудал гарч байгаа. Тэр чинь бид нэр яг уухаа хөрөөл өмнөх оройн юм уу өглөө нь харж байгаа биехэ байдаг. 3 хоног дараалж байгаа гэдэг чинь болохгүй шүү дээ. Хамаг минералаа бүгдийг механик өөрөө зүгээр хасаад чинь хангалттай гадагшилчих юм байхгүй юу. Тэгэн гол нь оройн ч юм уу өглөө ч юм уу бүр болохгүй байх юм бол угаал тэр чинь мангар хурдан задлаа шүү дээ. Тэгээ шээгээл хэдэн шүү дээ тэр чинь тий. Нөгөө ус хөөгчийн хамгийн аюултай юм нь одоо нэг анаахыг үгээр болохоор эрдцийн хамгийн. Тэгэхээр хамгийн аюултай нэг 3 хоног ууж байгаа шалтгаан шүрмс татгасаа гадна зүрхний нөгөө ачааллуудыг зүрхийг жинхэнэ цоглуулж байгаа натрий юм байгаа шүү дээ. Унчаагүй юм. Тийм зүрхийн бүр ингээд бүр 40 оролцсон байж байгаа юм шүү дээ. Тэгээд дуудлагаар ирсэн. Хэрвээ тэр хүн анхны тусламж авч чадаагүй бол шууд тэр оройн газар дээр. Гэтэ яг дуудаж байгаа хідэн тамирчин хүн байгаа бол дуудахгүйг нас урж байгаа бидний нүдний гадуур хідэн хүн байгаа л бас асуудал ихтэй тий. Одоо би бас яг ийм юм явуулж байгаагийн шалтгаанаас одоо яг тэмцээнд орж үзэж байгаа хүмүүс тэмцээнд одоо яг орох гээд бэлдэж байгаа хүмүүс ч юм уу яг ийм ус хөөгч ч юм уу иймэрхүү хаард юмуудыг бас сайн судалж хэрэглэрэй гэж зөвлөх гэдэг. Ер нь бол тэмцээнд бэлдэж байгаа болол анхнаасаа л ер нь тийм юм хэрэглээд хэрэггүй. Ер нь бол чи бүр мэрэгжлийн тийм про төвшөнтэй очоод бүр тийм том тэмцээний уралдаанд орж одоо юм авахгаагүй л бол ер нь бол тийм үстэй тий. Угаас эхнээс хасаад ирчихэд тэр ус хөөгчтэй өгөхгүй ба ямар ч ялгарч байгаа юу байхгүй шүү дээ. Тийм шаардлага байхгүй. Зүр өөргөө нэг өсөнд эрүүл мэндийн талаар чи алж байгаа байхгүй. Одоо нөгөө биений одоо нөгөө ажилтны нөгөө эрхтүүд маань нөгөө тэр юм хэлбэлцэлд ороод эхэлчихэж байгаа байхгүй. Химэн алдагдаа тий. Тэгэл нөгөө нүд нь харанхуулаад ухаан алдахаас өсвөлээл сахар онж байгаа юм шиг ер нь бол тий. Тэгээ биед хамаг минерал унгахч чинь гэдэг чинь ер нь тэгээд булчин ч хөөхгүй шүү дээ чинь. Тэмцээний ард усгүй биен дээр 1000 нүрс ус байгаад ширхэх байна. Тийм шүү дээ. Хүний биеийн 70% нь ус байдаг гэж ярьдэн шүү дээ тий. Тэгэн гот булчин чинь өөрөө бас нэг усан бүтцтэй уснаас бүрддэг болох тий. Булчингийн их үүсвэрч одоо тэгээ бас 70% нь уснаас бүрдэж байгаа байхгүй юу? Яг биетэй ижлэх. Тэгэхээр биед төдий чинээ ус байна, булчин төдий чинээ нөгөө булчингийн масс томрол гэсэн үг ер нь бол тэгээ бид нар чинь хүч нэмэх гээд масс нэмэх кератин уудсан шүү дээ. Чинь бид нар чинь усаа татаад шүү дээ булчиндаа тийм үстэй. Тэгэхээр ус хаснаа гэдэг чинь нэг ёсонд нөгөө булчин чинь ийм том байлаа гэж бодоход бут шиг ингээл юм жижиг юм болчихж байгаа юм. Тийм тий. Энэ булчин дээр чинь гаднаас нэмэлтээр нүүрс ус орж ирж байгаа нөхцөлд энэ дотор чинь ус байхгүй бол задрал явагдахгүй, хөөлж явагдахгүй гэсэн. Ус авах чинь тэгээ хатсан гараад гацсан. Тэгээд төвцөн дууслаа, лавлаа, идлээ шүү дээ. Тэгвэл маргааш нь босоод амар босч ирдэ шүү дээ. Бүр амар томорч байгаа. За энэ бас 4 удаа орно мөрний артл байгаа. Ер нь бол бит хоёр нэг мөрний 5-6 цэцгэл орж ийн мөрний уртал дээр 2 цэцгэл, хажуу тал дээр 2 цэцгэл, ардтал дээр нэг 2 цэцгэл хийгээл болоо ер нь бол. Тэгээд ер нь нэг булчин ингэж дангаар нь ажиллаж байгаа нөхцөлд аль болох амралт ер нь жоохон багтай. Оролт хоорондын зай бол нэг 30 секунд ч юм уу тийм нэг жоохон амарж байгаа л хоёулаа орж байгаа бол яг араас нь шууд ингээл ээлжлээл
Ер нь бол мөрөгч дангаар нь хийчихэж байгаа нөхцөлд мөрчин тэгэл том булчин гэсэн үг шүү дээ. Ер нь бол ганц булчин ажиллаж байгаа нөхцөлд. Тэгэхээр энэ дээр бол нэг 30-аас 40 минут байхад л хангалттай ер нь бол бүрэн 5-6 ганцхан ажиллах. Хүний биеийн чинь 3 том булчин байгаа шүү дээ. Цээж, нуруу, хөл. Нэг том булчингууд дээр ер нь бол тэгэл асаа удаандаа ихэд нэг цаг ч юм уу тий. Гэхдээ нэгэнт нөгөө механикаар бид нар булчин ингээ ажилуулад эвдэлсэн байгаа нөхцөлд энийг буцаагаад агшлалтанд орж нөгөө халтсан булчин буцааж хөрөхөөс өмнө л оролдоод хийгээл нүдэд байх хэрэгтэй. Тэгээ бэлтгэлээ хийж дууслаа. Булчингийн мас авах гэж байгаа хүүхдүүд залуучуудад хэлэхэд бэлтгэлээ хийж дуусаа шууд уурга авуу. Хоолой битгий за. Хоолноос өмнө уурга уучихгүй, уурга уучихсан чинь бид нар чинь нөгөө механикаар одоо нөгөө булчин ингээл хөөчж байгаа шүү дээ. Эвдэлсэн байгаа энийг нөгөө буцаад нөгөө агшихаас нь өмнө нөгөө хурдан задраад нөгөө вэй уурга минь ороод шимэгцээр нь байгаа нөгөө булчингийн мас томрох процесс мань явж байгаа хэрэг. За автер өнөөдөр мөрний тасгал хийж дууслаа. За үнэтэй цагаас хуваалцаж надтай хамт мөрний тасгал хийсэн танд баярлалаа. Зүгээр шүү дээ. За тэгээ амжилт тэгээд влогийг үзэж байгаа залуучуудаа спортын өндөр амжилт хүлэе. Хүсье те. Тууштай байгаарай хамгийн олон. Тэгэл тууштай байх юм бол тэгэл харж байгаа юм шүү дээ. За амжилт. Амжилт хүсье. За дараагийн бичлэг хүртэл баяртай. Peace.